За миний өрсөлдөгч тулгаа байгаа манай клуб. Надаас даруй 10 см, 15 см өндөр залуу байгаа. За ер нь бол надаас одоо жин илүү за өндөр үе мөч урттай. Тэгэхээр ер нь нэлээд хатуу өрсөлдөгч гэж харж байгаа. За тэгээд өөрийн боловсруулсан тактикаар одоо ухаантай бокст нэгж бодож байгаа. Нэлээд хөдөлгөөн би тулгаагаас илүү хурдан учраас одоо цуцаамт гэдэг юм уу. Тиймэрхүү тактик баримтж тоглоно. Ханууг бол одоо юу гэж өрсөлдөгч гэж одоо бодох нь бас хаашаа яах нэг орилын амын нүд нэг сайн дарж өгөл гэж боддоо шүү дээ. Тийм бас олон хүмүүс бас надад орилоо ингээрэй л гэсэн тэгээд. Гэхдээ яг хуу тэгээд нөгөө ерөнхийдөө жоохон хөдөлсөн те одоо ядраасан жин ихтэй одоо надаас өндөр тийм хүн учраас жоохон ядраасан хурдан тэгээ орсон гарсан ядраасан цуцаасан тэгээд сүүлийн раунд дээр одоо нэлээд сайн одоо ажиллана л гэж бодож байна да. Би раунд бол харна ажиглан тэгээд хоёр дахь раунд дээр л буулгаж авах болов гэж бодож байна. Гэтэ мэдэхгүй тэгээ бас яаж ч магадгүй. Ер нь манайхан ер нь бүгдээрээ гайгүй. За манай тулгаа бол 3 4 ахтай одоо өссөн болохоор бас нэлээд зодуулж одоо ширүүн өссөн байх. Намайг нэгдүгээр оролт өссөн болохоор хамгийн захын дүүрэг болохоор тэгж яахгүй. Эдгээр чинь бүгд нөгөө хотын төвийнхөө. Одоо өнөөдөр трийг харуулъя. Би ер нь шартаа шүү. Тий шартаа. Би шар хүн шартаа гэдэг юм дөө тэгээд. Орсолдогчтой хандаж тэгээд болгоомжтой гоорой. Тэгээд миний хөш. Энэ бол спорт ч уучлаарай. Тэгээд рингэн дээр уулзъя. Тэ. Би чамайг зөөлхөн зохихгүй шүү гэдгийг хэлье да. Уучлаарай бас тэ. Энэ бол тоглоом шүү тэ. Спорт шүү гэж. Эрхэм хүндэт үзэгчдээ Comedy Lab клубын боксинг тэмцээний 2 дахь тулаан ийхүү эхэлж байна. Улаан булангаас ханга бугыг үргэтэл хамаг монголчуудыг ууралтад орилдог Comedy Lab-ийн шинэхэн захирал хан түмэн мөн цэнхэр булангаас дөлгөөн даруй зангаараа 40-оос дээш насны бүсгүйчүүдийн хайрыг татсан Comedy Lab-ийн хамгийн царайлаг залуу тулгаа нарын тулаан бэлэн болсон байна. За энэ раунд нэгийг өргөж байгаад манай цэцгээ их жоохон за сайхан. Энэ бол мэдээж сайхан тулаан болох нь ойлгомжтой. Манай тулгаа бол мэдээж хамаагүй чац илүү хануу мануу илүү дайчин үзэх бах. Энд сайхан ингээ сайхан тэврэлтэд энэ бокс ч одоо ийм зүйл байдаг юм болоо да. За тэгэхээр бол мэдээж одоо энэ хоёрын тулаан бол гайхалтай болно. За хануу мануу бол одоо хөлн дээр сайхан дэгддэг байгаа. За тулгаагийн баруун цохилт бол сайхан орж ин. Тэр хануу хоёр гараараа зэрэг зогсож шиг байна. Зүүн гар хий орсон тулгаа гаргасан. Хануу дахид зогсон араас нь хөөж ин. За тулгаагийн зүүн цохил сайн орсон. Тэр хануу өстө сайхан үзэж ин да. Энд ч одоо мэрэгжлийн боксын цохилт уу эсвэл нэг юм охтууд л бавгаан чигтж байгаа муудалцахаараа ингэж зодтолдог байсан. За хануугийн маань бол одоо малгай унсан байна. Тулгаа маань бол яагаад ч харагдаж ин да. За хануу маань ингэж хамаагүй хүч хайж болж ийн үгүй юу? Ягаад үг гэхээр одоо энерги бол нилээн хэмнэх бол хэрэгтэй. Яалтж байхгүй. За тэнцээ төөгөө дарга бол цаанаас нь дасгалжуулж байгаа харагдчихин. За 2 дугаар раунд дунгаа шүү гэж ах шиг байна. За тим чим гэж юу ах вдэ төөгөө минь энэ чинь энэ хоёр ч одоо таарсан хоёр доо. За ер нь бол хануу бол нилээн цовын бургерийг бол идсэн харагдчихин. За төөгөө тэнцээ бол нэг юм нэрсэр зүг тэр за тулгаагийн зүүн гар орсон хануу өөдөөс нь бол нилээн сайхан дайрч байна. Тулгасан. За баруун гар орсон. За хануу хий зогсон. За ахаас авж гин. Дахиад авж байна. За хануу маань тий сайхан ёстой нэг жоохон хүүхэд л ингэж нэг үздэгтэй шарн хөдлөхөөр. За тулгаагийн бол малгайг бол далилгаад авсан. За хануу маань бол бензин бол нилээн эрт дуусчихгаал үзэл байна да. За хан түмэн бол Comedy Lab-ийн цоо шинэхэн захирал байгааг бол хэлмээр байна. Шинэхэн захирлаар бол томилогдсон байгаа. За энэ ч ахаад одоо үзэн 2 гар дээшгээ 2 гар дээшээ хануу тэнцээ нэг за нилийн хий зохиод байна. Тулгаа бол харьцангуй за харьцангуй тайван харагдаж байна. За зүүн гарын цогт бол орсон. За хануу бол тэр холоос гитээд хөргөө тэр хүүхэд аллаа хөө тулгаа аллаа ч болно за ямар ч байсан ингээд шүүгч бол ханууг бол тоолсон. Хануу бол тэнцээ амьсгаагаа нилээн барьсан байдалтай бол харагдаж байна энэ. За ингээд эхний раунд бол өндрүүлж байна. Тулгаа бол бас
нилээ илүү ил давмгаач гэсэн ер нь харагдаж байх шиг байна. За тулгаа маань бол тулгаж байгаа л сайхан зогч чинь тулгаа маань сайхан тулгадаг. Эрүүл байж ад шаргалыг амтал. Injury Morinaga Mongol. За мөнгөчин бол энэ ч тий төөгөөч гэсэндээ ингээд энэ хоёр бол одоо нүүрийн бол ингээд сайхан сэвж байна. За төөгөө дасгалжуулагч төгөлдөр дасгалжуулагч бол намайг Америкт байгааг далимдуулж арчилгааны 1 жилийн эрхийн бичиг өгöd гарын үсэг зурчих гэсэн чинь тэр гарын үсэг нь ханууг захирлаар томилох албан тоот байсан юм байлээ. За тэгэхээр тэр утгаараа бол хануу бол саяхан шинээр одоо бүх гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр захирлаар сонгогдсон байгаа дэмжсэн гишүүдтэй жилийн 3% хүүтэй үнгүү П болгоно гэсэн амлалт дээр бол явж байгаа. За манай тулгаа маань бол одоо 1-р хороолт өссөнийг та бүхэн сайн мэдэх бах. Тулгаа бол 1-р хорооллын зартай атмаануудын нэг байгаагүй ч гэсэндээ орцсныхоо 2 татман байсан гэдэг орцонд нь 2 айл байсан гэснийг хөгшөө эмгөө өгөө 2 амьдардаг хөр шайлна. За ингээд тулаандаа орцгоё. За тулгаа маань бол энэ ч за илэгдээд унсан. За хануу бол энэ ч зүгээр савж явах шиг байна. Хануу дээшгээ хар өгшөө. Тулгаа гიშгэлдэх шиг боллоо. Унгаач шүү. За шүүгч маань тулгааг харж явах шиг. За энэ тулаан бол нилээ гал гаргаж байна. Нилээн гал гаргаж чинь. За манай хануу маань бол хурдтай, дайчин, идэвхтэй, тууштай, эрмэги бууж өгнө гэж байхгүй. Зөрөгтэй, зүтгэлтэй. Тэгтэл энэ жоохон лалрын гаралтай. За тэ сайханс нилээн үзэж чинь да. За хануу маань ингэж жагаад хялаагаад унах үедээ. За тулгаа бол заахан за тогтож байгаад үзэж байна. Ер нь хамаагүй өндөр байна. Одоо хөл бөмбөгөр бол Peter Crouch шиг л харагдаж байна да. Үнэхээр сайхан тулаан болж ийн үзэгчтэй. За энэ ч тэ за өрж байгаад ингээ харна. За 100 гар орсон, 100 цоголд орсон. Тулгаа бол баруун 100 бол айл алингийн орж ийн илэгдэж унгаачих галах шиг байна. За ер нь шалтан зурган дээрээс харсан бах. Манай хануугийн бол ер нь хөрхидөө. За тэнч. За энэ чи хануу зүү одоо тий одоо ахад үзэхээс арга байхгүй энэ чи налж болохгүй төөгөө бол хилж гин. За гидс рүү гусаатай гэж байна. За стонера авралаар 2 дугаар раунд дууслаа. Бурхан минь. За хөөе. Харин тий энэ хүн ер нь бензингүй болцсон байна. Тулгаа бол харьцангуй гайгүй харагдаж байна үзэгчтэй. За манай цэцгээгч огноос холдоодог хөөе төөгөө. Тий. За наад чинь бойлччээ хөөе. Төөгөө хөөе наа чи унлаа штэ хөөе. Төөгөө бойл хөөе. Ханууг бойл хөөе. Энэ ямар өвчтэй өстэй байна. Дахиад зодтолдуулах гэдэг байгаа бахтаа. Наа чи унлаа хөөе. Тий. Тийм. За энэ манай их ч энэ хамаатны их жоохныг араас нь жоохон гаргаад өгөхгүй. За. Яг сайхан. Ямар ч үсэн энэ тулаан маань бол үнэхээр гайхалтай болж ийн үзэгчтэй. 2 дахь тулаан. Энэ хоёрын ялсан нь бол одоо манай X захирал амраатай шүүгийн дөрөвт бол үүсэх байгаа. Энэ хануу маань энэ мэдж ийн үгүй энэ унах дарга гэж жинхэнэ утгаараа одоо унах гэж байгаа дарга болсон байна. Манай тулгаа бол амьдрал дээр нэлээд том боос байдаг. 200 гаруй ажилчдаг бол хариуцаж ажилтдаг. 200 ажилчныг зодсон нэлээд сайхан туршлага байгаа. За тийм ч одоо жинхэнэ утгаараа унах дарга боллоо доо хөрхий. За яг гэхдээ үзэн раунда дуустлал үүсэх байх гэж бодож байна. Манай хануу маань хөл дөрөө бол нэлээд бас цодон зөвхөн байна. За тэгнэ тулгаа шахсан. За 100 цогцолд орсон, 100 ахаа орсон. За тэнцээ. За энэ ч ер нь бол энийг ер нь баллаа ижлээ доо ер нь бол. За тоолж гин. Ханууг тоолоод авсан, тоолсон. За энэ ч ер нь амьд үү зүгээр үү 7 8. Манай шүүгч маань бүр шоолоод инээгээд идэг. За энэ ч хөөе. Босоод руу за бойлуул наатах. Эсвэл харин тулгаа маань бол нилээ үзэж байна. Энэ тоглолт бол одоо яг хоо шинэхэн захирал учраас бол захирлууд бас хаяа болохоо орчих гээд байдаг талтай байдаг. Гэхдээ бол энэ тоглолт бол одоо үр дүн бол бараг л ойлгомжтой шахуу болж манай хануу маань бол нилээ идэвхтэй бол үдсэн байна. Нилээ идэвхтэй үдсэн сайхан тулгадаг тулгаа бол тулгасаар үнэхээр за арга байхгүй. За баруун зогсон. За тэнцээ алхаа. За дуусаа үзэгчтэй. Шүүгч бол энэ тоглолтыг зогсоож авах шиг байна. Саяхан хүн жингийн Tyson Fury versus Anthony Wilder-ыг бол та бүхэн харсан бах. Тиймэрхүү тулаан боллоо. Гэхдээ хануу бол үнэхээр сайхан үзлээ. Урдч нь намайг нэг 21 км-ийн марафонд гүйснийг бол санагдууллаа. Би бол ихний 500 м хамаг урдаараа гүйгээтэйгээ талийцсан байдаг. За тэгэлгүй ах вэ. Энэ тоглолтын ялагчаар тулгаа шалгарч хагас жигшээд X захирал амраата таарахаар боллоо үзэгчтэй. Улаан булангаас гарсан хануудаа баяр хүргэе. Ялд байгуулсан цэнхэр булангаас гарсан тулгаадаа мөн баяр хүргье.
хужирт бөмбөлөгтэй таныг эсэргэн. Тулгаатай боксд яг удажгүй. Тэгээд би бол өөрийгөө нэлээд одоо ядраад ялагдсан гэж бодож байгаа. Яг нөгөө сансны хүртэл юу яаж чадсангүй. Нөгөө гүүгээд тэгээд тоглож чадсангүй. Ханууст амар хэцүү юм л. Нөгөө нэг бүр амар яг бүр тэ бассейн цэлж байгаа ш. Намайг бассейн гэж бодсон юм аашин тэ. Ваа үдээсэн ингээл тэ яг магадгүй яг тийм нөгөө тэнж явж байгаа цохилтонд нь оногдох юм бол бас нэрээ мартахаар юм л. Тэг би нэг гадуур тэндэг болохоор гайгүй байла. Хараал хоп. Гэхдээ ерөөсөө би нүдэ анаад гэж би чинь нөгөө нэг юм тактик хэрэглэсэн байхгүй юу? Нөгөө өндөр хүн болохоор юу гэдэг нь доошоо суугаад тий? Доошоо суугаад тэгээд ерөнхийдөө мэдрэмжээр гараа савж ингэ зогсон. Тэгээ 2 удаа бол тулгын нүүрэн дээр бол амар зогсон. Тэгээ та бүхэн өөрсдөө харсан байлгүй дээ. Би нөгөө нэг хэд хоногийн өмнө нөгөө нэг Instagram дээр бичсэн байхгүй. Хануу битэр ингэ тоглох юм шиг байна. Тэгээд ер нь ханууг та нар яагаасаа гэж бодчих чинь далжхраа амийг нь дуугу болгоод өгмөг гэдэг. Тэгэхээр сайн амруун цохий гэж бодсон. Тэгээд цохиж чадсан үгүй сайн мэдэхгүй л юу ч болсон юм бүү мэдээ. Нэгдүгээр раунд дээр бол би тулгайг бол нилээ одоо хямраасан баг. Хоёрдугаар раунд дээр бол яхахгүй ядраад тэгээд ерөнхийдөө бол сүүл рүүгээ яг бэлийг ч хийхгүй тийм амар одоо юу гэдэг ядард юм байна. За тэгээ уурга нөхч байна. Энэ жилийн юм гоё протеин байгаа. Уурга. Хүн ер нь хоол идэхгүй бол уурга амар их алддаг. Тэгэхээр фитнес хийж байгаа. За тэгээд ер нь уурга алдж байгаа хүмүүсийн нэг бол заавалчгүй хэрэглэх хэрэгтэй. Тарганы амттай. Японд үйлдвэрлэсэн. Японы номер 1 уурга шүү. Ханууд годоос яхаа бэлтгэл хийгээч те бас чөлөө цагаараа бэлтгэл хийгээрээ бас амьсгаж жилээ амар тийм бэлтгэл хийхгүй мэдгэж жилээ сайн бэлтгэл хийгээрээ хайртай шүү уучлаарай. Таныг эсэргэн хужирт бөмбөлөгтэй ус. За тэгээд ийм гоё контент үзсэн юм чинь цөмөрөө манай YouTube-ыг хайргуу subscribe дараарай. Тэгээд бид нар 100,000 лайк 100,000 одоо subscriber-тай бол silver button авах гэж байгаа энэ жил. Тэгээд тийм зорилготой байгаа шүү. Битээ манай бүх видеонууд орно. Тэгэхээр айгүй олон видеонууд орж байгаа. Бид нар 7 ногт 1 2 контентууд хийж байгаа. Бүгдээрэнд баярлалаа. Subscribe.